Сайн мэцхан өдрийн мэнд хүргэе. Манай үйлчлүүлэгч болох Оргил ахыхаа амны орон сууцын зочилж ирсэн байна. Оргил ах маань манай Росторг компани оруулж ирж буй гадаргуугийн ус зайлуулах ховоо, зүлэгний тор, мөн гоёлын бордуур зэргийг ашиглаад тогтчлоо амны орон сууцныхаа тогтчлтыг иж бүрнээр нь шийдсэн байна. Үйлчлүүлэгчийнхаа санал хүсэлтийг сонсцгоё. Ахалтайгаа залуу ерөнхийдөө энэ анхны зургийг гаргаж ирсэн. Мондөг архитекттай залуу. Тэгээ тэрний дагуу хийсэн. Одоо 4 жил болж байна. Тэгээд энэ яг гадны шийдэл мэдлийн нэмж альва нэгэн чи бетон гэхдээ жоохон димиг одоо нэгэн л эм агаарлах байгалийн амьдрах гэж байгаа бол аль болох байгалийн байх хэрэгтэй. Тэгээд одоо нэг таны байгалийн байх хэрэгтэй гэдэг дээр жишээлбэл манай одоо ингээд зүлэгний тор байгаад чулуу дэвсэж байгаа нь илүү байгальтай ойрхон байж чадчихаа юу? Одоо энэ чи би илүү байгаль руу ойрхон болгох гол энийг хийгээд байна. Танахыг ашиглаад байна шүү дээ. Тэгээ одоо гэхдээ энэ дуусах байгаа. Дахиад өшөө нэмэлт юм хийх хэвээр. Монголд ч бас нэг маач бас нэг зовлонтой юмнууд нь жишээл энэ гоёлын хайраг гэж нэг өнгөнгийн хайраг болтдгүй юм байна. Бас их зовлонтой. Заавал захих хэвээр. Тэгээ хамгийн гол нь дээврийн усаа, борооны усыг ашиглаад энэ цөөрм хийсэн. Сүүлд нь тэгээд энэ одоо цуглуулсан усаараа эргүүлээд та зүлгээ модоо бүх юмаа услана. Машин тэргээж угаасан болно. Ер нь тэгээд ус гэдэг юм чинь шавхдаг нөөц шүү дээ. Аль болох их дэлхийгээ хайрлаж, усцайгаа нөөцийг хайрлаж явах хэрэгтэй. Эргээд одоо ашиглахдад энэ усыг цуглуулж чадж байгаа бол за нэг ойролцоогоор кубээр ярих юм бол нэг 10 куб ус л байгаа хөө. Энэ ус зайлуулах системүүдийг хийгдсэн. Тэ. Яг бороо орсны дараа хэр их усаа гадагшлуулж чадчих. Ерөнхийдөө хангалттай ажиллаж байна. Ер нь хүн өөрийнхөө нөгөө нэг гаднаас очиж үрийн ус уулын жишээ нь уулын ус хэр хэмжээний ус орж байгаа тэрийг тодорхойлоод тэрэндээ тохирсон яг энэ ус зайлуулах хоолойг авах хэрэгтэй байна. Их усан дээр бол энэ гүнзгий авсан нь их зүгээр юм. Манай компаниас сонгосон 15 см-ийн өндөртэй 16 см-ийн өргөнтэй гадаргуугийн ус зайлуулах унцар тортой ховоог сонгосон байна. Тэгэд харагдах байдал нэг дажгүй л дээ. Энэ чинь харалт энэ хийчихэд дажгүй гэж байна. Мөнгө үзэмжийн үжигс. Сурлалтын хувьд хэр хэлбэр байсан бэ? Сурлалт тэрний аягүй хэлбэрх юм билий. Анхнаасаа нөгөө уналтын нэгэд өгчих юм бол бусдаар бол ямар нэг асуудал байхгүй. Танай компани зүгээс л ерөнхийдөө сурлалт ажлын зааварчилгааг бол сайн үжигсэн. Яг тэр дагуу нь бол хийсэн. Доор нь тэр нөгөө бэхлэгээний бетоныг бол яг стандартын дагуу хийсэн. Тэгэхгүй бол энэ бас өөрөө гүүх эрсдэлтэй магадлал өндөртэй юм билээ. Тэг бэхлэгээ ачуудад асуудал юм билээ. Тэгээд яг хөө зүгээр хүн амьдралдаа нэг л удаа байшин барьдаг. Нэг л удаа байшин барьдаг гэж байгаа. Тэр байшин дээр яг хөө гэхлээр хүн гарддаг хэсгүй. Хойш үедээ үлдээх гэж байгаа бол чанарыг ирэх юм л. Аль болох чанартай ямаар хий. Яг тэр гүйцэтгэлийн дагуу гүйцэтгэх. Тэгсний дараа бол тэр чинь байшин чинь жинхэнэ үнцэнтэй орно л доо. Тэрнээс нэг 100 айлаас материал зүгүүд бол мэдхгүй тэр нэг 5 жилийн дараа дахиад тэр байшингаа засах юм болох. Зурагтай, тооцоололтой. Тэгээ тодорхой хэмжээнд төсөв гаргуулсан байх хэрэгтэй. Бас ямар хөө юмд юу хөрөнгө оруулах гэж байгааг мэдж байгаа хэрэгтэй. Анхнаасаа тооцоололтой байх хэрэгтэй. Одоо нөгөө анх зураг дөнгөж та зураг ингээд төлөвлөөд зураг хийлгүүлээд явж исэн үеэс чи одоо ингээд таны барилга босцсон. Ахадаа дээрээс нь товчлолтоо хийгээд эхэлсэн. Одооний яг сэтгэл ямар вэ? Гоё штэ, улам гоё штэ. Зураг байсан одоо. Жишээлбэл тий одоо ингээд өвстэй болчихсон. Одоо ингээд моднууд урж модоо услаа зогсох ямар яаж жаргалтай гэж.